Уучлаарай навчнаадаасаа үнэн голоосоо уучлахгүй яа. Бичлэгээ удаасан бол үнэн голоосоо уучлгууч. За тэгээд ягаад дуудсан эсгээ дараа бичлэгийн төгсгөл тайлбарлаад өгөн. Тэгээд санаараа асуухыг хүсэж байгаа юмнуудыг бүгдийг тайлбарлаад өгөн. Тэгээд одоо шууд махараа орцгоё. За өнөөдрийн ярих мах бол алуурчиж гэсэн дэмжмээр байна гэсэн махаа гэржгээ. Инвэдийн төрөл жанрын үнэн татаадаг махаа. За шууд 7 юм ярилга бичлэгтээ шууд орё дөө. Алуурчин байж болох хамгийн хэрцгий ажил. Захиалгаар хүн алдаг би өдөр бүр нийгмийн хар бараан хэсгийг туулдаг. Дуусчлаа. Цэвэрлэх хэрэггүй гэсэн бахаа сайн ажиллаа. Тэрнээс ч болоо юу би хүмүүсийн дуурлыг дэмждэг хоббитой болсон хайр юм аа. Яа сэтгэлээ ариусгах шиг боллоо. Ирэхэж байгаа юм бах та ямар азтай юм бэ? Юу чи дандаа л юуч байхгүй газар бүдэрчдэг бидтэй гараа өг. За Яа бурхан минь тэр өдөр алуурчин бүх захиалгаа хормын дотор дуусгасан юм. Би бол захиалгаар хүн алдаг алуурчин. Урвалд дүрэл дээр дүүрэн энэ ертөнцид үргэлж тайван байхгүй бол хөхөл товлонтой ажил. Юунд сэтгэл хөдлөхгүй байх хэрэгтэй. Миний өгөх цаг болох ирв. Дайсныхаа ямар бүлгэнийх байсныг ч мэдэхгүй. Би за хурдан ал Битгий энэ хүнийг битгий алаач энэ ягаад энд байгаа юм бэ? Ахлах сургуулийн охин Якуза миний дуртай төрлийн хос байж сэтгэл нь амар хөдөлсөн юм. Хөөе алга бол гэж нүдэнд битгий үзэгдэв гэж хэлсэн байхаа үгүй би танд хайртай аюултай дурлал энэ дээр нэмэх насны зэрэг үгүй би одоо ажиллаа хийж байна. Миний царайнаас харснаас хойш энэ охиногч бас үүнийг хамаагүй хүн зөвхөн манайг ал энэ хүртэл дагаад ирдэг тэнэг охин тэнэг охин дурладаг би ч гэсэн юмда чимээгүй. Хурдан явж гэрэл урагч дүүрэн энэ ертөнцид цагаалгаар хүн алах тохиолдолч бий. Сайн байна уу? Алуурчны холбоотой харамсалтай нь энэ өнөөдөр алуурчин амарч байна. Босс өнөөдөр амарч байгаа болтой юу? Йоо таг марч нэрээ тийм штэ. Цаадах чинь ерөнхийдөө жилжингийн ажилдаг боловч зөвхөн 2 сарын 14-нд л ажилдаггүй. Гэхдээ яагаад зөвхөн энэ өдөр Валентин хайртай хүндээ сэтгэлээлчилдэг өдөр алуурчны хамгийн дуртай өдөр билээ. Алуурч минь ингэ бүтлгүүдэд баригдах ямар байна? Захиалагчийнхаа нэрийг хэлэхгүй байгаа гэв үү? Тийм ээ. Хөө хэлэхгүй бол алан шүү. Байз наадах чинь ингэ зодож нүдэд нь үйлчлэхгүй ганц сул тал нь минь байна. Баларвал тийм ээ эзэнтэй энэ дунд сургуулийн охиныг дээр нь Киото гэдэг нэг үгний нэрийг бичсэн байна. Яриа хөрхийн охины дурлал сайн хүнийхээ нэрийг балруулсан дээрээ бичвэл хиндэж хийж мэддэггүй хэрэглээд дуусгах үйл үерхдэг гэдэг Япон домог бийдэг. Яаж чадаж байна? Саяны хүртэл хариу үйлдэл үзээгүй алуурчин ингээд дуусаагүй шүү. Харж бай. Хөөе болооч. Дурлалын шүхэр сайн хүнийхээ ба өөрийнхөө нэрийг бичснээр үргэлдэг гэдэг домог ба шүхрийг голоор нь зурх таслвал хатдаг гэдэг ярьдаг. Сайн үйлчил байна шүү босс. Хахаас одоо сайн хүнийх нь зураг дэрэн доороо хийж явдаг охины юу вэ? Үүний дараа балруулыг оршуулсан юм хамгаалж чадаагүй уучлаарай. Манайг шавь болгооч үгүй чи хийм бэ? Та манайг аварсан ш. Тэрнээс хойш би тань шиг болохыг хүсдэг. Зүгээр л манайг алж алах гэж таарсан хүнийг би алах цагаалгатаа орсон юм. Ямар ч гэсэн надад чадвар байгаа эсэхийг харж өгөөч. Өнөөдөр дотор нэг хүн алаад чадахгүй бодож үз. Шав болох боломж нэгэнд алах юм бол хотод гай болдог. Яагаад амралтын өдөр хүртэл чамтай уулзах ёстой гэж наадах чинь миний хэлэх л үг байна л. Багшаа тэр шууган дээрээд байгаа хүмүүсийг алчаад ирээ. Харж бай. Гэнэт яаж байна ойлгохгүй байна уу? Дандаа тэнэг юм шиг цагийн ажил хийдэг бидтэй амралтын өдөр ч гэсэн гэртээ 50 өнгөрүүлэлттэй хүмүүсийн хатуу үгсийн хойно нуугдаж буй сайхан сэтгэл царай чинь цогёогоод байхад үгснээ хийж ирдэг юм. Ухаан алдвал шоолон шүү царай муута уралж байгаа ч гэсэн санаа сайн ажилдаг болохоор нь хэлж буй үгс. Наад муу царайтай охиноо хурдан яваач. Энийг муулж байх зөвхөн би л өөрөөс нь өөр хүн доромжлох ууралдаг харамлах сэтгэл. Хосуудын хэрэглийг ямар сайхныг ойлгож чадахгүй хүн алуурчин болж чадахгүй. Алуурчин ийм хэлээд түүнийг дагаж явсан юм. Багшаа манайг шавь болгооч дахиад л чи юу?
ягаад тэгтлээ ялтурчин болохыг гээд байгаа юм. Тэрнээс ч илүү би зөндөө олон харийн манхаа уншсан. Аллагт ямар хэрэгтэйг сайн мэдэхгүй ч одоо ямар ч асуудалгүй байхаа. Тийм үү, тэгвэл боломж олгоё. Маш их баярлалаа. Сакура наад юмтэйгээ болж байхдаа надтай яваач. Үгүй болзоо биш. Ангийн ажил хамт дэлгүүр явж байгаа хүмүүсийн сайн ажиллах хэрэгтэй. Тэр гурвын юу гэж бодож байна? За тэр хачин залуу хосуудад саад болж байна. Гайтай юм а. Тэрийг хачин залууг алчихъя. Дахиад уу. Бас яасан бэ? Гуравдагч итгээд ямар их хэрэгтэйг чи ойлгохгүй л байна уу? Тэр залуу саад хийж байгаа нь үнэн. Гэхдээ явал та нөгөө Сакура надтай болж байгаа надад битгцээд урагшлахгүй байгаа хосуудын харилцааг даваас нэмж өгдөг. Бурхан минь билэг. Сакура хурдан юм а. Уйлж байгаа харах. Тэр ч бас хосуудад даваас нэмгүү. Болохгүй гуравдагч итгээд ч бас би түүнийг шууд ал. Багшаа манайг шавь болгооч. Үгүй. Яагаад үгүй гэж үнэхээр алуурчин болохыг зорилгоо хэл. Өмнө нь асуух хариулахгүй байхад дахиад асууя. Яагаад ингэтлээ алуурчин болохыг гээд өстэй болох арга зөндөө байна. Тэцүү. Юу вэ? Болохгүй шитээ аюултай танилч нь уу? Нэг нөхнөө багын найз маань байгаа юм а. Багын найз авлаа хүлээж төвчгүй нэ. Хүлээж бай гэд байхад энэ хүртэл явтал би багшаа үннийг хэлэхэд би өшөө авахыг хүсдэг хүн би. Баг байхад нөхөдөө бид хоёрын гэр бүлийг алсан хэрэгтнийг арай ядан олсон. Өмнө нь танд аврагдсан тэр үед ч мэдээлэл цуглуулж явсан юм. Одоо очвол харин ч өөрөө алуулна. Энэ бүх хаалгын чадварыг сурах ёстой. Хилээгүй дуучлаарай. Байлж үз. Ахиж надтай ойртоод хэрэггүй. Дараа олзоо ханаас хайх вэ? Энэ зүгээр чинь билүү? Хүн алах ямар сайхан гэж стресс тайлдаг юм. Ойрын үед инээгүүр тэрэнгүүр явсан байсан нэг залуу юу? Тэрнийг ч бас миний ажилтан аль хэдийн нэрэ мэддэггүй ирээгүй юм байхаа цогцос олдлоо. Тийм байна. Багшаа та арай тэр хүнийг тийм адгийн новшийн төлөө та нарын гар бохирдох хэрэггүй. Маш их баярлалаа. Гэрлэхгүй юм байхдаа хурдан явж ганц нотлогоо баримт олдоогүй гинэ. Яг одоо очлох хүлж бай. Өчигдрийн алгын хэргийн мэргэжлийн хүнл үлдсэн. Цагдаа их тайван хамгаалдаг ажил. Алгын хэргийг хариуцдаг би. Өдөр бүр нийгмийн хар бараан эсхийг нүр тулдаг. Хохирогч нь хүртэл алуурчин гэж байжээ. Та одоо амархан дээр биш үү? Амаа тад миний хэрэгт оролцох болж үз. Тэрнээс ч болоо юу би? Та хитрхи ойрхон байна штэ. Хүнд зааж өгөөд байхад хүмүүсийн дурлалыг дэмждэг хоббитай болсон хайр юм аа. Өвгөн сайн байхдаа харин охин нь өөрөөс нь дүү болохоор авч хилэлцгүй юм уу? Сонирхолтой татах ажил хийж чадахгүй нь өшөөрөө өөрчлөлөгчөө хүн идэ байгаа танд хамт суулгаж болох уу? Тэг хүүхчиг харилцахал төрсөн дүүгээ өөрсдөө бидтэй. Би ч бас эр хүн болохоор болгоомжтой байгаарэ. Бурхан минь арай та хосуудыг дэмждэг дуртай юм биш үү? Таач бас уу? Учир нь болохгүй хоёр учраа. Ойролцоо насны адилхан хоббитэй хүнтэй анх удаа таарлаа. Хэрвээ та зөвшөөрвөл найзад болмоор байна. Дуртайя. Манайг Коро гэж дуудаарай. Хочин илдээр гэж байх гэж бодоод. Харин манайг Поло гэж дуудаарай. Алуурчин Коро. Цагдаа полис Полли. Алуурчин гэж мэдвэл гайханд байх. Цагдаа гэж мэдвэл надтай энгийн харьцаа бэлчин цэвэрлэгч хийдэг. Харин бид тэрийн ард маань хаагч байгаа юм. Нэг зүйл асуумаар байна. За, юуг дэмждэг вэ? Өрхийн өмнөх үү? Яг тийм. Би биндээ сайн юм байж тэрнийг анзаарахгүй байгаа үе. Дэндүү учирч дэмжмэг албах боломж. Энэ тухайд л ярилцах хүн найзтай болсон. Бурхны бэлэг таньд танилцсандаа маш их таатай байна. Хурдан гараа өрөөгөө дэр энэ охиныг буудлаа шүү. Сити
Дээр мүү? Аман татгаа цагдаа дуудаад үзээрэй. Тэг хөөе. Ямар яачун? Ямар нэчүүн гоо. Хэл оролцоо. Дуугүй бай гэд байхад яах вэ? Яг одоо тус. Одоо цагдаа шиг ашлавал тэр миний мэрэгжлийг баригдчих бах. Гэтэ хүмүүсийг бэртгүүл яг одоо яг юу их хөөш хурдан хөдөл дахиад мөнгө байгаа бидтэй нэг тийчээ явчихлаа. Хөөе би 0 орж болох болов юу яг гойжлоо. Твчиж чадахгүй нү? Яв илүү хатуу хөдлөх хийгээд үзээрэй. Тим үед гизэн өвдөлттэй л юм. Туршаад үзье. Дахиад нэг бодоод үзэж ийм зүйл хийх хэрэг битгий ойр дараагийн дээр нь жигнээс нь буудан шүү. Уурыг нь хүрэхгүй шиг. Яасан бэ? Хүчирхийл дээр нь чин юу мэ? Энд бэжээ тийм ээ. Кора энд хүртэл 0 байгаа юм байх та. Гэтэ батлагч будчил байдаг. Тийм бишээ надад итгэлтэй. Яг л хөнгөө газар буудсан юу вэ? Хайрын саад хийдэг хойнуудыг үхлэх ёстой. Хөөе, Кора, Поли гэд зүгээр болчихсон. Сая цагтаа ирээд аваад явсан. Нэг нь өөрийн талыг хүнээ буудаад өгчихсөн л дээ. Хэрэгтэн нь нөгөө сая тусалсанд маш их баярлаа. Үгүй би ерөөсөө л тусалж чадсангүй. Чи бодлогүй үйлдэл хийсэн. Зоригтой албах байсан гэж бодож байна. Яг тийм. Надад туслах гэж оролцсонд маш баярлаа. Жинхэнэ эр хүн Сэнтэн. Цагдаа нарын цуглаад ирэнгүүт алуурчин ажилдаа болчихсон гэж зүгтсэн юм. Дахиад таарах юмсан. Бодоод байсан чинь утасны дугаарыг нь солилцоогүй юм байна. Үгүй битгээ цогцсон цэвэрлэх гэсэн яасан байх вэ? Цогцос. Та манайг одоо алах уу? Үгүй зүгээр байх. Хутаг барьсан хүн манайг хөөгөөд байна. Туслаач муухай хараад байна. Муруу хүнээсээ тусламж гуйчих уу? Энэ хүнч бас амар хүн байвал яах вэ? Зүгтсэн дээрүү болов чи хүнд дурлж байсан уу? Гэнэт юу вэ? Энэ хүнч бас сэжигтэй юм. Сэжигтэй мөртлөө царайлаг юм аа. Дурлах эсхийг мэдэхгүй ч таныг хараад догтлоод байна. Өөрөө тодорхой мэдэхгүй ч дурлал байгаа гэсэн үгөө. Ирээдүйд гэрэлтэй байна. Энд хүлээж бай. Би чамд туслая. Хэдэн минутын дараа одоо зүгээр хорхтаа өөр замаар яваарай. Баярлаа юу. Таныг хэн гэдэг вүлээ? Манайг хог цэвэрлэгч байгаа юм. Хогийн сав барьсан ч царайлаг юм аа. Баяртай. Чиний хайр дурлалыг дэмжих болно. Явж буул да хөөе. Болохгүй хүндээ дурлсан охин. Мэдээлэгч чамаас авсан мэдээлэл хэрэг болно. Манайг хүлээж байлаа. Мэдээж шүү дээ. Энэ мэдээллийг олох гэж зовсон шүү. Зөвхөн энэ биш бидтэй. Хүсэлтэнд чинь авч ирлээ. Гэхдээ ийм юмд донтож болохгүй. Би чинь хортой шүү. Дуугүй бай. Ямар сайхныг мэдэхгүй бол дуугүй байж сур. Аюултай дурлал уншвал ядаргаатай тайлхын шүү. Яаж аюултай дурлал сайхан ч үнэн ч гэсэн энэ хэтэрлүүлж байна. Огтон ч гинэн хонгор биш юм алга. Чийч гин энийг ойлгохгүй л дээ. Чам дахиж ажил байгаа бидтэй. Чамдаа сонирхол яасан ч таарахгүй юм. Дараа явъя. Зүгээр нэлээд дурлал худлаа штэ. Олон асуудлыг 50 туулж би биенээ хайрласаар байвал жинхэнэ хайр шүү дээ. Хүний сонирхол янз бүр. Ирэхэд удаагүй хосууд ажлыг ядаргаад тайлагдаж байна шүү. Өнөөдөр ч бас ажиллаж байна уу? Би ч бас энэ хосуудыг дэмжиж байгаа юм чи юу? Тэгээд юу гэж ингэж тарах гэж би ч бас дэмждэг хөөрхөн байгаа үст тийм. Арай гэж гинэд дурлалыг сайхан мэдээ юу? Бас тусан холбоотой ах トゥ ус гэж бодгоор л сайхан байгаа үст. Ах トゥ усээ нэрээ харахад адилхан юм шиг байна. Гэхдээ садтай мөртлөө биендээ хайрладаг гэхээр бусд нь зүгээр дотн ах トゥ ус гэж боддог. Хайр сэтгэлийн холбоотой гэдэг нь уувал асуудал гарахгүй. Энэ болохоор би муудсал авсан зураг энэ эцэг ихт нь авчиад өгж
гэж бодож байна. Асуудал үүсэлтаараа энийг давж гарч чадвал энэ жинхэнэ хайр яалтчгүй жинхэнэ хайр. Хоёулаа хамт тус болцгоё. Хөөе. Гой битгий. Гинэт тархиад арай л хорцдох юм шиг байна. Энийг зүгээрэн дээр юм болов линз зүүж байгаа юм уу? Аха. Юу вэ? Гинэт гэртээ ирээд ирэв. Наадах чинь уулзаагүй удсан анхтаа хэлэх үг мөн үү? Гэтэ чамайг шилгүй авсанд гайхчихлаа. Хөөрхөн юм аа. Аргагүй л миний дүү. Яагаад гинт линз зүгээв? Хүнд дурлаа юу? Гэхгүй юу? Ингэж нэг юм чамд хавар ирэх гэж нэр нь нас нь ямар шүү зан ааштай хүн бэ? Юу ч мэдгүй байгаа. Мэдээж байгаа нь шар ус хар хослолтой хар бэлий өмссөн жаахан амарч гисэн сайхан сэтгэлтэй бас царайлаг илүү дэлгэрэнгүй хэлтэй. Хог цэвэрлэгч гэсэн алуурч миний дөө ингээ хүнд өөрийгөө хог цэвэрлэгч гэж хэлдэг. Гэхдээ дахиж уулзахгүй байх магадaltaй л да нэрийн ч мэдэхгүй. Үгүй олон асуудлыг даван туулж жинхэнэ хараа олдог юм би дэмжинэ. Аха амраас нь цус чинь гарч байна штэ. Мэдээл хүргэж аваарэ. Йоо ийм өнгөстэй. За 7 хоногийн турш ажиллаа гүйцэгдсэн өдөр болж байна уу? Өчигдөр шөнжөнгөө унтаагүй. Алдарч магш их ядарсан байла. Новш гэж үнэхээр их ядарлаа шүү. Тэр энэ 7 хоног урвалт хуруудлаар их учиртай болохоор хосуудын ажилдаг заавч олдохгүй. Бас ажилт жоохон амт юм тий. Бас юу вэ? Өдөрлөг за ийм нэг өдөрлөг оччихдаг да. Хөөх янзтай сайн байна уу? Танд цаас зарилэг юм төгс амьдралтын газар олчих шиг боллоо. Та зүгээр эмчлийн өрөө явах уу? Зүгээр юм уу? Юу вэ? Бурхан нэдлэл хөл тавьж болох хэсгээ шийдэж ядав. Царайлаг юм эндхийн төгсдөг юм байх та. Гэхдээ ямар амар харагдаад байна уу? Тийм ээ. Хин захилгыг нь авах вэ? Надад сайж байх шиг байна. Миний хувьд сайхан газар гээд билээ. Над шиг хүн ийм газар ирэх ёсгүй байсан юм болов уу? Уурлаад л байх шиг байна. За яах вэ? Та захиалгаа өгөө. Жижигэн ахлах сургуулийн хөлт мөн үү? Хөөе, нийцүү. Зүгээрээ энэ тэр охин чинь надаас айхгүй байна. Тэгвэл уучлаарай. Би захиалгыг чинь авъя. Дахиад л миний ажил булаачглаа болол доо. Танайнаа бидтэй найз залуу амар юм аа. Том болон жижигэн хос эрэгтэй хүмүүс битгий би үйлчлэн яагаад ирсэн юм бэлж уралчих уу яана энэ давжант байна уу? Яагаад өнөөдөр хүртэл ийм сайхан газрыг анзаараагүй өдөрж амьдарч ирсэн юм бол бус сургуулийн бас өдөрлөг болж байгаа байх. Би түрүүлээд хэсдэг юм билүү? Арай багс сурагч хоёрын дурлал уу? Гэтэ би сургууль дээр байна. Болгоомжтой байхгүй бол баригдах магадaltaй өдөрт оролцож байгаа энгийн хүн шиг харагдагч байна. Даглаа гэд хиндэж анзаардахгүй. IQ 0. Уучлаарай төгс арга. Поли, Роко дахиад уулзав. Тэгэхээр таач бас энд амархаар ирсэн байх нэ. Наттай адилхан сэтгэсэн бололтой. Тэвээ сурагч багш хоёрын дурлалыг ховор зүйл шүү дээ. Ямар ч аргаар хамаагүй тэрэг л харвал ядаргаа тайлагдах гэж бод байна. Тайлж амжаагүй олон хэрэг байгаа юмсан ойлгомжтой. Инээд байгаа зү тэгвэл бинээ төлөө юу ч болцсон хурдан оролцгоё. Тийм ээ. Хоёлаа одоо ингийн зочин шиг л харагдаж байна. Хинч шижиглэхгүй. Хоёулынгийнх нь айгүй тэг цаг өмссөн сэжигдэхгүй гэж бодсон ирсэн чинь гэсэн дураараа орж ирж болох юм болов уу? Санаа зовлтгийн үнэндээ бас охин манайг ийшээ явахыг зөвшөөрсөн. Багшаа хамтаа тойролсонд баярлаа. Зүгээрээ саван авахд тус болсны хариу. Чамж очиж амжаагүй хэсэг байгаа бид найзтайгаа аваад үгүй. Надад танд тусалж болох чадах зүйл байгаа юу? Чиний хүсүүлийн өдөрлөг биш шүү дээ. Үгүй би тантай хамт уудлаараа юу ч бишээ.
Сэтгэлээ хэлжлэвэл багш нь эвгүй байдалд орох мэдээд өөрийгөө төвчж байна. Ямар хөөрдөн юм бэ? Хөөе. Чи ийм хөгшин хүнээс илүү чамд сайхан залуу өчнөн олдно. Багш нь түүний сэтгэлийг анзаарсан ч байжээ. Өөрөө хүртэл сэтгэлтэй мөртлөө охины төлөө хэлж байна. Би жоохон эрт төрсөн байсан ч болоосоо хэрвээ чиний сэтгэл өөрчлөгдөхгүй гэвэл төгсөх хүртэл чинь хүлээе. За, ад жаргалтай амьдраарай. Хөөе тав Тэнгэр рүү явах төглөө шүү. Харин тийм ээ. Ойр бүтлгийн нөхөн төлбөр баригдах хэрэггүй гэсэн байгаа биз. Арай цэвэрч өрөөг рүү бохирдууллаа. Eerээ нууцлахгүй мөнгө илгээсэн. Уучлаарай арай бүтлгийн төлбөрөө төлье. Зүгээрээ эхлээд тусаа цогцоо. Би ирсэндээ маш их баяртай байна. Хамраас цус гараад цус багталтай болчихсон ч гэсэн ядаргаа тайлгдчихд боллоо. Тийм ээ. Ядарч буй шалтгаан дорлол гэдэг үнэхэр гайхалтай юм. Ингээд Роко хэрвээ та зөвшөөрөл усны дугаарыг чинь солилцож болох уу? Тийм ээ. Солилцоцгой хараач тэр кафед ирсэн хүмүүн үү? Тийм туулрны жиг зүүж сайхан амар хүн шиг санагддаг. Одоо их хөхөрдөм харагдаж байна. Яа, за ингээд манай мохоо маань дуусж байна. За, яг өөр part 2 гэж байгаа. За, угаасаа амар богихон бичлэг бол угаасаа болж байгаа. За. Тэгээ одоо би нарт яагаад ингэж их хориоцсноо тайлбарлаж өгье. За, би яг бичлэгт яг шалгалт буюу амар дөмөн гарах айгүй хэцүү үе дээр таруулж сувгаа нээсэн. Тэгээд тэрнээс болоод ер нь бол айгүй их завгүй шалгалт, шүүлэг, цагийн ажил гээд би өөрөө бас ажил гэртээ цагийн ажил хийдэг мэддэг гээд амар олон шалтгаанаас болоод бичлэгээ хийж чадаагүй төр орхиё гэж бодсон. Тэрний ачирч илүү айгүй их мөнгө цуглуулсан. За тэр ч яхаа тэгээд яагаад бичлэгүүдээ устгаад нэр мэрээ солисон гэвэл бичлэгүүдээ устгах шалтгаан нь бол мэдээж копирайт гэдэг юмний асуудлаас болж устгасан байгаа шүү. За тийм болохоор тэр бичлэгүүдийг нөхөж үзхийг хүсвэл та нар өөрөө Facebook дээр хайгаа ч юм уу олоорой. За тэр махануудыг би хаяг дээр баг оруулахгүй хаа оруулчих магадгүй л дээ. За тэрийг оруулчих магадгүй. За яагаад зүгээд хэлсэн бэ гэхээр би нэрээ өөрчлөмөр санагдсан. Яагаад гэвэл ингээд одоо манхад авчлал гэнгүүл ингээл амар олон сувг ингээл гарч ирэл манайхаа сувгных гарчихгүй байгаа юм шиг санагдаад би Антако recap гээд Антако гэдэг нь манай бүлгэний 5 гишүүний нөрнийх нь товчлоо байгаа шүү. За 5 гишүүнтэй манай баг. Тэгээ та нараа сайн ойлгохгүй байж магадгүй ягаад 5 гэдэг юм шим гэдэг. За тэр нь удахгүй талигчнаа. За тэгээд дараагийнх нь гэвэл бараг өөр юм байхгүй юм байна дөө. Тэгтэл манайхаа лайк саба дараарай. Тэгээд бас би бичлэгнийхаа төгсгөлд энэ үзсэн маханыхаа талаар ер нь бол яг ямар санагдсан гэдгээ сэтгэлдээ үлдээе гэж бодож байгаа. За миний хувьд бол энэ маха инэдмийн тэгээд хэд хэтрүүлэхтэй махад гэж ордог. Ягаад гэвэл тэр орныг нь амар цусмас болгосон гэд айгүй хэтрүүлэхтэй маха гэж бодогдог. За тэгээд оноо үгүй гэвэл инэдмийн маха дундаа нэлээд инээдтэй дэ орох болохоор би энэ яг 10-аас 7 үгүй. За 10-аас 7 бол яг энэ махад бол төгс тохирох оноо гэж бодож байна. Уншиг өсөж байгаа л юмээ орчуулга гэж Facebook дээр хайгаад дагаарэ. За лайк саба дарахаа мартаа баяртай.